Сайн уу? Хана? Судалгааных нь ажилласан сайн уу? Сайн. Ажлын их байсан уу? Ядарсан уу? Гайгүй. Хана би өнөөдөр нэг ажлынхаа газрын өнөөс нэг юм сонслоо. За. Энэ Солонгос чинь манай нийгмийн даатгалын салбар нь үйл ажиллагаагаа явуулдаг юм байна гэж байна шүү дээ. Тийм. За юу ч гэсэн хоёул ээшээгээ суугаад би илүү тайлбарлаж өгье. За. Одоо хоёулаа хүүхэдтэй болох ч байгаа юм чинь сайн дурын даатгалчих юм бол жирэмсний тэтгэмж болон амарчсны тэтгэмжийг бас Монголд байдаг гişгээ авч болно гэж байна. Тийм. Тэгээд угаасаа бас дахиад Монгол явхад байрны лизэнд ороход ч гэсэн орлогоо нотлоход эн чинь бас тус нэмэр болдог гэж байна. Тийм үү. Зүгээр. Тэгэхээр маргааш хоёулаа амархан юм чинь энэ нэг зэвийн төв рүүгөө очиод илүү мэдээллийг аваад даатгалаа ер нь хийлгүүлчихвэл яасан бэ? Тэгэл таана. Гадаадад ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол улсын иргэн эмэгтэйчүүд цалин хүс болон түнтэй адилдах орлогоосоо 1% шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаанд түүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн бол жирэмсний болон амарчсны тэтгэмж авах эрхтэй. Жирэмсний болон амарчсны тэтгэмжийг 12 сарын цалин хүс түнтэй адилдах орлогын дунджаас 100%-аар тооцсон 120 хоногоор олгоно. Түүнээс гадна хөдөлмөрийн чадвараар төр алдсны тэтгэмж, нас барсан даатгуулагчийн ар гэрт олох нэг удаагийн тэтгэмж, 3 хүртэлх насны хүүхдэд асарч байгаа сайн дураар даатгуулагчийн тэтгэвэр тэтгэмжийн даатгалын шимтгэлийн төлбөр авах боломж бүрдэнэ. Та өөрийн биеэр очих боломжгүй бол манай төвтэй утсаар, чатботоор холбогдож нийгмийн даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл зөвлөгөө авахаас гадна сайн дурын даатгалын гэрээг байгуулах боломжтой. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн хувьд сайн дурын даатгалын талаар сайн мэдээлэл байдаг. Харин би энэ талаар анх нөхрөөсөө сонсоод тэгээ нийгмийн даатгалын ажлаас зөвлөгөө аваад сайн дурын даатгалсан байгаа. Тэгээд жирэмсний болоод амарчсны тэтгэмжээ авсан. Тэгээд түр хугацаанд хүүхдээ гаргаад ажилгүй байгаад үед энэ бол маш их нэмэр болсон. Тэгэхээр залуучууд, охид, бүсгүйчүүд маань ирээдүйдээ бэлтгээд хариуцлагатай байж ад жаргалтай гэр бүл бүтээхийн төлөө байгаасаа гэж хүсэж байна. Нийгмийн даатгал таны амьдралын баталгаа, санхүүгийн дарамтыг бууруулах арга хэрэгсэл юм.